Сайн байцгаана уу? Эрхэм хүнд үзэгчдээ. Үдшийн амгалан айлтгын эрхэмсэг хатагтай ноёдоо. Монгол улсаа хөгжүүлэн өрөөтэй TV5 телевизээс шинэ он руу хамтдаа нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг эрхэм танд өргөн барихад бэлэн болоод байна. Эгэл аврагчийн мөрөн дээр эх орон оршин тогтнож байдгаа гэсэн сайхан үг бий. Эрчилсэн улаан галын дундуурч, эргэлдсэн их усан дундуурч өөрсдөө тэд мөнхийн амьтаа юм шиг өхлийг сөрөн давшиж явдгаа гэсэн яруу сайхан шүлхийн эзэн заяанд оршсон онцгой байдлын одтой алба хаагчид энэ удаагийн нэвтрүүлгийн маань зочноор урагдаад байгаа байлаа. Эдгээр зочид бол нийслэлийн Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хилцээний дарга Хурандаа Батсүхийн Батбэлэг, Галтүмэр унтраах аврах 10 дугаар ангийн салаан захирагч, ахлах төслөгч Сосор ормын бэлгүү нар юм аа. Эрхэм та бүхэндээ шинэ оны баярын мэнд хүргэе. За, юуны өмнө эхлэн гаяатахын болон нийт телевиз үзэгчдийнхаа энэ өдрийн амар амгаланг мэдчилгээ. За, маш их баярлалаа. Ер нь альч үед Монгол түмэн хорвоо дэлхийд аяхнараа дандаа цөмөрөн баярлаж жаргаж явах цаг мөчид хамгийн завгүй байдаг, үргэлж сонор сэрэмжтэй байдаг алба хаагчд бол яхын аргагүй тангараг өргөсөн алба хаагч шүү дээ. Энэ утгаараа онцгой байдлын албаны олон зуун шилдэг аврагчдын төлөөлөл болж өнөөдөр хүрэлцэн ирсэнд маш их баяртай байна. Тэгээ та хоёрыгаа энэ нэвтрүүлгийн зочноор онцлсан учир нь хоёулаа удам дамжсан аврагчид учраас үнэхээр гайхалтай санагдаж байгаа. За тэгээд удам дамжсан аврагч хувь заяаныхаа тухай ярилцгаад өнөөдрийнхөө нэвтрүүлгийг эхлүүлэх үү? Миний аав одоо зэвсэг төвчний Хурандаа салтай хүн байдаг. Одоо гавьяндаа гарсан Батсүк гэж хүн одоо 150 дугаар ангийн штаун дарга байж байгаад гавьяндаа гарсан. За дараагаар нь манай ээж бол одоо Ахмад цолтой байж байгаад санхүүгийн мэргэжлийн хүн. Тэгээ пенсэндээ бол гарсан. За манай хадам ээж бол бас дэд урандаа цолтой юм хүн байдаг. Манай хадам аав бол бас дэд урандаа цолтой юм хүн байсан. За манай гэр бүлийн хүн бас онцгой байдлын байгууллагт одоо албандаа одоо 20 жил ажиллаад өнгөрсөн жил гавьяндаа гарсан ийм бүсгүй байдаг. За миний бие бол одоо яг Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хилцээний дараагаар одоо нийтдээ одоо 2022 оноос хойш нийтдээ 3 жил ажиллаж байгаа Хурандаа цолтой Батбэлэг гэж хүн байгаа. За миний бие Сосор ормын бэлгүү. Манай Чингэлтэй дүүргийн яг одоо миний ажиллаж байгаа Галтүмэр унтраах 10 дугаар ангид 25 жил ажиллаад одоо ахлах цолтой баг дарга гэсэн мэстэй ажиллаж байгаад одоо тэтгэвртэй гарсан байгаа. 2016 онд гарсан. Бид энэ хүн мэргэжлийг 2018 онд сонгож суралцаад төгсөөд дотоод иргэний сургуулийг төгсөөд 2022 онд сургуулаа төгсөөд ажлын гараагаа Дорноговь аймгийн онцгой байдлын Галтүмэр унтраах 33 дугаар ангиас эхлээд жил ажиллаад 23 онд Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлсэн Галтүмэр унтраах 10 дугаар ангид ажиллаад одоо 10 дугаар ангидаа 3 дахь жил ажиллаад амжилттай ажиллаад явж байна. Үнэхээр гайхалтай. Таны хувьд болохоор ингээд Монгол Улсын зэвсэг хүчний ард олондоо элитийн батальон гэж алдарсан ийм ангийн удирдлага явсан Хурандаагийн хүү Хурандаа. Тэгэлгүй байх. Тэгээд дэд Хурандаагийн хань. Тэгэлгүй байх уу? Тийм байна. Тэгээд одоо гэр бүл дотроосоо бараг л тасагц зэрэгтэй. Тэр одоо манай банд бас одоо миний одоо ажил мэргэжлийг өглөөд Солонгос улсад онцгой байдал барилгын инженерээр одоо суралцж байгаа. Энэ жил одоо 2 дугаар курст орж байгаа юм байна. Баяр хүргэе. Үнэхээр гайхалтай. Сайхан байна. Үнэхээр бахархалтай байна. Сонсоход хүртэл ямар гоё. Энд чинь маш учир утгатай, маш үнцэнтэй амьдрал. Өөрийнхөө итгэл үнэмшилд үнэн байх. Тэр бүх өөрийнхөө ухамсарт амьдрал одоо бүх зүйлээ бүгдийг нь эх орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө гэсэн нэг тангаргийн дор үе дамжуулан алба хаана гэдэг бол үнэхээр гайхалтай шүү дээ, тийм ээ? Тэгэлгүй байх уу? Манай бэлгүүний хувьд ч гэсэндээ ийм гоё цэл залуу хон. Тэгээд аавынхаа ажиллаж исэн ангид яг одоо ажиллана гэдэг нь баг ингээд сонсоод уйлмар санагдаж байгаа байхгүй юу? Ямар гоё бахархал вэ, тий? Аав нь ахлах цэцлэг цолтой байсан гэлөө. Ахлагч байсан. Одоо ахлах цэцлэг цолтой. Нөгөө аавынхаа аваагүй цолыг хүүн аваад адууныхаа бичээгүй газар унган хүрдэг гэдэг ийм гоё үг байдаг да, тий? Үнэхээр бахархалтай сайхан байна. Тэгээ ариун буян генералын яг хэлсэн үг байдаг. Тэр эгэл аврагчдын мөрөн дээр л эх орон оршин тогтнож байдаг да гэдэг. Тэгээ хэрвээ одоо би андуу сонсоог бол бэлгүүнийгээ бас энэ жил маш одтой байж 2025 онд бас шилдэг одоо офицерын шагнал хүртэж байгааг сонссон. Энэ тухай ярилцвал. Одоо манай салаан маны 24-ний бүрэлдэхүүнтэй. Тэгээд яг би энэ шагналыг салаан дарга салаа гэж би яг хөрөмжилж авч байгаас миний хойно одоо бусад 23 одоо ахлагч бүрэлдэхүүн маань бас байгаа. Бид бүхэн хамтдаа амжилттай сайн ажиллаад энэ хүү шагналыг хүртсэн гэж бодож байна. За манай энэ Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хилцэн 9 дүүрэгтэй
одоо нийслэл Улаанбаатар хотынхон за яг 70-80% нь бол манай анги бол хүрэлцэн очиж үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү одоо анги нь одоо яг одоо энэ жилийн хувьд гэх юм бол бидний хувьд бас нэг түүхэн үйл явдал болж байгаа. Энэ түүхэн үйл явдлын нэг нь бол яг энэ Чингэлтэй дүүргийн Галдан унтраах аврах 10 дугаар анги маань яг энэ төөрөн дээрээ 1925 оны тухайн үеийн сайд нарын тогтоолоор 4 сарын 15-ны өдөр анх үүсэн байгуулагдаж ирсэн. Яг ингэж үүсэн байгууллагаас хойш яг 100 жилийнхаа хүрээнд энэ бүгд бид нэр 100 жилдээ бэлэг барьж энэ 9 дүүрэгтээ тэргүүлж одоо нийслэлийн тэргүүний хэлцээ шалгарсан. Мөн дээрээс манай 2 дугаар салаа маань бас тэргүүний салаагаар бол шалгарсан. Дээрээс нь манай бэлгүүн одоо шилдэг салаан захирчаар тодорсон ийм сайхан амжилттай яваа. Баяр хүргээ ямар гоё юм бэ? Онцгой байдлын алба гэдэг энэ том бүтэц дотор шилдэг одоо нэгэн 100 жилийнхаа түүхтэй байгаад шилдэг албатай, шилдэг салаатай, шилдэг салаан дарахтай оны шилдэгүүдийн баг бүх номинацийг авсан шилдэгүүд энд сууж байна те. 2025 он ажлын бүтээмжийн тухайд бас яг тоомлоод хэлэх юм бол ямар жил байв? Маш их амжилттай одоо анги маань 100 жил тохиож байгаа учраас ангийнхаа хоёр нь өнгө үзэмж, ажиллах одоо мэргэжлийн ур чадвар, албаагчтай мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх тал дээр болон ангийнхаа өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор манай салаа нэлээд их олон ажил хийсэн байгаа. Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн тухайд бол одоо хотын ингээд хамгийн төв хэсэгт те нэлээд юм төвлөрөл шигүү. Тэгээд ер нь ингээд харахад нэг юм амьдралыг үүрээд алхаж яваа ирчүүч шүү дээ те. Өхлийн хаалгыг хаах гэж тэмцэлдэж өрсөлдөж байгаа ирчүүч шүү дээ. Тийм биз те энэ албаныхан. Тэгээд маш олон дуудлага хүлээж авсан баг. За ер нь бол Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлцэж явах уу Галтмар унтраах аврах 10 дугаар анги маань одоо энэ 100 жилийн түүхэнд бол бид нар сайн нэг статистик тоон үзүүлэлтийг бол 100 жилээрээ бид нар гаргаж иж үзсэн. Тэгээд энийг өөрөө тэгээд зарим нэг дуудлага юмнууд нь тухайн үед нь бичигдэж үлдээгүй зүйлүүд бол бас нэлээдгүй олон байлаа. Гэхдээ бидний одоо энэ нэг статистик үзүүлэлтээр нийтдээ бол 69,000 гаруй иргэдийн амь насыг бол энэ 100 жилийн хугацаанд авран хамгаалсан байт юм байна. За анх бол 1925 оны 4 сарын 15-ны өдөр бол тухайн сайдны тогтоолоор нэг 10хан галзан өгчтэй усан хөргөний нэртэйгээр одоо энэ анги байгуулагдаж байсан бол өдгөө одоо өнөөдөр 60-70 мянган хүний амь насыг аварж өчнөө их найд дөрөвний одоо эд хөрөнгийг авран хамгаалсан ийм сайхан уламжлалтай одоо ийм сайхан анги бол бүрдээд явж байгаа. Бидний зүгээс юм бол яг энэ жилийн хувьд 2025 онд одоогийн байдлаар 480 гаруй удаагийн Галдан умрын дуудлаганд явж 1000 гаруй иргэдийн амь насыг авран хамгаалж мөн дээрээс нь 115 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан ийм амжилттайгаар энэ одоо 2025 он үдэж байна. Үнэхээр гайхалтай. Ийм их тоо хэмжээ, ийм их үн цэнтэй тогшлыг авран хамгаална гэдэг бол үнэхээр гайхалтай. Болзошгүй бид нар аюулыг огт урьдчилан хэлж мэдэхгүй. Гэвч үүссэн аюулаас эрдэнэт хүний амь насыг дээрэс нь энэ их тогшлыг авран хамгаална гэдэг бол нэг хүний нэг насны амьдралд бүр хийж бүтээхэд үнэхээр гайхалтай зүйлс санагддаг л да. Тэгээ би эндээс таныг ингээд дөрөв тавцаа өмсөн байгааг харж байна. Олон хүмүүсийн олон хамт олонны байгууллагуудын мөрөөдөл болсон цэргийн гавьяаны улаан тогийн одон болон цэргийн гавьяаны одон та ингэртээ игнүүлэн зөөсөн байна хорондоо. Тэрээс гадна та бас спортын мастер байна. Бүгд найрамдах Монгол ард улсын спортын мастер. Та чухам ямар одоо чиглэлээр спортын мастер зэрэг хамгаалсан? За миний би одоо энэ тус ангид 1999 онд одоо үндэсний аврах баргаад нэртэй болсон. Хуучин болоод иргэний хамгаалтын 120 дугаар анги гэж байсан. Тэнд би бол анх дэд ахлагч цолтой Жанжин штабын даргын тушаалаар томилогдож очоод дэд ахлагч цолтой томилогдож исэн. 2002 онд спортын мастерын бодлыг бол хангасан. Энэ нөрөө усан сэлтийн төрлөөр спортын мастер хангасан. Энэхүү одоо спортын мастерыг одоо би яг одоо манай талигаач Баяраа багш маань усны багш гэж байсан. Тэгээд одоо талигаач Баяраа багш маань манай одоо үйлчилгээний хамгийн анхны усны гавьяа тогш Баавга салаан дарга маань бид бүгдд одоо усанд хэрхэн яаж сэлэх ёстой юм, иргэдийн амнаас аюулгүй байдлыг уснаас хэрхэн яаж аврах ёстой юм гэдэг зүйлүүдийг бол зааж исэн. Үүнээс хойш одоо миний би дэд ахлагч гэдэг мөрцийг 2008 он хүртэл зүүж агаад 2004 он салаан зарч болоод 4 жил салаан зарчийг ахлах алцалтайгаар хийгээд 8 оны ус тунхасны баяраар
дэслэгч идэг их мөндөдөө цолыг авч ийсэн. Өөх тэгээд одоо хорондоо болцсон тий. Цэргийн бүхэл одоо цолыг яг ингээд шатараалаад албаа яг ингээд тий яг үнэн доктортай өсөн хөгж тийм зарчмаар аваад тэгээд дээрэс нь таны хувьд бол маш бахархалтай усчин аврагч байх юм биш тий. Тий гайхалтай. Харин манай бэлгийн хувьд ямар сургуулийг төгслөө ингэртээс олон гоё яд медаль гялцуулсан байна. Би 2018 онд дотоод иргэх сургуулийг онцгой хөдөлгөөн амжигаас хамгаалах албан мэргэжлэр уралс суралцаад 2022 онд төгссөн. Тэгээд одоо бол би ингээд таны ингэрт бол ингээд олон медаль. За миний мэдхээр Монголын залуучуудын холбооны цэргийн алдар гэдэг алтан медаль энэ залуу хүмүүсийн айгу бахархалтай медаль тий. Дээрэс нь бас ингээд энэ сайхан ангийнхаа онцгой байдлын 100 жилийн түүхтэй ангийнхаа бас хүнд тэмдэг зүйлсэн баг шиг байна. Би оюутан байхдаа яг 4 жил суралцж байхдаа одоо цэргийн алдар гэсэн медалийг авч ирсэн. Ангидаа дэтрүүд цолтой тэгээд бас маш амжилттай суралцаж багш нарыгаа итгэлийг хүлээсэн суралцагч байсан болохоор намайг ингэж шагнасан байхаа гэж бодож байна. Тэгэхээр гахлаа сайхан байна. За одоо бүгдээрээ яриагаа төр завсарлаад манай TV5 телевизийн шинэ он руу хамтаа нэвтрүүлгийн ивент итгэгчээр хамтран ажиллаж байгаа. Манай Монпрешийн 6 төрлийн сүү бас дэлхийн шилдэг дарс мөн Ями брендийн ямар нэгэн одоо сахар орлуулагч, хугацаа уртцагч, өнгө будаг огт оруулаагүй цэвэр жимсний жүүснүүд байгаа. Тэгээд гуруула жимсний жүүс уух уу? Тэгээ тий. За энд бай. Энд 3 төрлөөр бай. За гуруула эндээс ууя. Чухам алийг сонгоод уумаарай. Уугаарай. Зочдод айлж байгаа. Ер нь энэ Ями брэнд сүүлийн үед бол яг л адилхан одоо та бүхний яг юм тангарахтай адилхан нөгөө эрүүл Монгол хүн тий Эрдэнэт хүний амь насыг хамгаалах тэгээд дээрэс нь бүгдээрээ хамтдаа улс их орондоо хийж бүтээж урт насалж удаан жаргах ийм сайхан эрүүлийн төлөө үндэсний үйлдвэрлэгчид бидэнтэй хамтран ажиллагч компаниуд бүгдээрээ адилхан хичээн зүтгэж байна. Нэвтрүүлгийн ивент итгэгч Baby Dragon бяцхан лөө. Өнгө оруулагчгүй, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагчгүй. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой 7 байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг, аман дуусан. Жинхэнэ төмсөөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор, шүүслэг амттай зөөлөн гами чигрүүд. Жимсний шүүслэг цэлцэгнүүр, лир, алим, сарна амттай. Пробиоткор баялаг, шинхэн жимсээр ирч хүчээнөх. Сардаг jelly, бяцхан луу, иштэй чихэр. Амттай хар татам дүр. Baby Dragon, илүү амттай органик сонголт. Нэвтрүүлгийн ивент итгэгч Ями жуус 100% цэвэр жимсний жуус, NFC технологи, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагч бодисгүй, өнгө оруулагчгүй, эрүүл мэндийг эрхэмлэгч хүн бүрт зориулав. Ями 100% байгалийн NFC juice. Нэвтрүүлгийн ивент итгэгч Monfresh. Залуучуудын шинэлэг сонголт, орчин үеийн савлгаа. эрүүл амттай авсаархан iCool брэнд. Аврагч хүний хувьд хамгийн чухал хүсэл мөрөөдөл яг юу гэдэг юм бэ? За ер нь бол аврагч хүн гэдэг анх эхлээд ер нь аврагч хүн гэж яг ямар хүнийг хэлдэг юм болоо гэд. Миний хувьд бол ер нь анхны албанд ороод мэдэрсэн зүйл, ах нараасаа сонсч байсан зүйл бол хүн гэдэг амьтан хүний амь насны төлөө амь биеэ үл хайрлан яваад ямар ч байсан гэсэн хүнийг аварчаад
баярлаа гэдэг үгийг сонсох хамгийн сайхан мэдрэмж байд юм а гэж манай ах нар надад зааж өгч ирсэн, хэрдэгж өөрсдөө ярьдаг байсан. Энийг бол яг би бодит амьдрал дээр өөрийн биеэр мэдэрсэн. Ер нь бол аварч хүн гэдэг бол энгийн нэг иргэнээс 6 дахин илүү ур чадвартай, 6 дахин илүү мундаг байж ээж, өөрийгөө бэлтгэсэн байж ээж, хамт одоо үүрэг гүйцэтгэж байгаа залуустайгаа нэг баг хамт олон болж ээж энэ аварч гэдэг нэр үндийг бол зүүдэг. Тэгээ энэ аврагч болсноороо хүн ер нь яагаад хүний амь насыг одоо ингээд авардаг юм бэ? Мэдээж эрийг галд энтж байгаа ч гэдэг юм уу, усан живж байгаа ч гэдэг юм уу. Тэр хүнд хэцүү газраас хүний амь насыг аврахын тулд хүн тэр усудаас илүү өөрийн гэсэн одоо мэрэгжлийн ур чадвараараа тэр хүмүүсээс одоо 6 дахин илүү хүч чадварыг гаргаж богино хугацаанд сэтгэж тийм ээ ямар хариу арга хэмжээ авч хүний амь насыг аврах вэ гэдэг бол хамгийн чухал зүйл. Тэгээд хамгийн гой зүйл нь гэх юм бол миний одоо амьдрал тохиолдсон хүнийг аварчаад тухайн хүнээсээ танд маш их баярлалаа гэд. Тэгээд дараагаар нь одоо тэр олон жилийн дараа эргэж уулзаад тэр үед та миний амь насыг авраагүй болвол өнөөдөр би энэ хороод тэр байхгүй байсан эцэг их нь үрж ирээд ингээд баярлаа гэдэг үгийг хэлж ийсэн. Тэгээ энэ үгийг сонсоод тухайн үед ингээд хүн ингээд бэлмэртэл өөрийн би нэг хүнд аз жаргал амьдрал бэлгээжээ гэд энэ л өөрөө тийм хамгийн гоё огшсон тийм гоё зүйл байдаг. Гэтэ хүний амь нас бол юугаар ч үншгүй тийм үнцэнтэй зүйл. Нэгэн гэр бүлийг тийм ээ элэг бүтэн байлгаж байгаа. Одоо онцгой байдлын байгууллагын аврагч бүр бид тийм ээ иргэдийнхэн амь нас аюулгүй байдлын дээд ангаар өргсөн учраас өөрсдийнхөө амь насын аюулгүй байдлыг хамгаалаад иргэдээ аварчаад дараагаар нь баярлаа гэдгийг сонсоод явж явах шиг сайхан зүйл бол байдгүй маа л гэж хэлмээр байна. Үнэхээр гайхалтай. Манай бэлгүүний хувьд ямар зэн одоо яг амьдрал тохиолдсон одоо ингээд сонсож байхад ингээд хар зэндээ ингээд нулимс ингээд мэлмэрч байгаа байхгүй юу. Ээж хүний хувьд, бүсгүй хүний хувьд нэр магадгүй хэрвээ гинтийн осол, гинтийн аюул гэж байдгүй байсан бол орчлонд гамшиг гэдэг зүйл байдгүй байсан бол хүн зөнгөөрөө төрөө зөнгөөрөө амьдраад зөнгөөрөө буцдаг байсан бол энэ бол хамгийн сайхан зүйл. Амьдралаас үсэх гол зүйлтэй. Гэтэл хүний болон бусдын буруутай үйлдэлээс болоод бид нар ингээд харах нүдэн дээр бусдынхаа хөл рүү ингээд явуулж байгаа юм зүйлс байгаа штэ. Тэгээ чи цэл залуухан зөндөл олон зүйл үзэж харж байгаа. Чиний ичи, чиний аавын, чиний эрен тойрны хүмүүсийн бас чам санаа зовних сэтгэл байгаа да тий. Мэргэжлэрээ барахсан хамгийн үнцэнтэй мөчийн тухай хуваалцвал. Би мэргэжлэрээ барахсан юм бол яг баг хамт олноор одоо ямар нэгэн жижиг том гэлтгүй бүх дуудлага мэдээлэлээр ажилласны дараа одоо яг бас яг ард иргэдийн баярлах тэр сэтгэлийг сонсоод бас өөрсдөө бахархдаг, баг хамт олноор салаа хамт олноор бахархдаг. Би яг анх яг энэ аврагч гэдэг мэргэжлийг яагаад сонгоод бахархмаар болсон юм бэ гэхээр би нэг 10 жилийн хөвгт одоо тэртээ 2012 онд баха тий дунд ангийн хөвгт байсан. Тэгээ манай би 17 дугаар сургуулийг төгссөн. Манай сургуулийн хажууд нэг зам дагуу мангар урт том нийтийн байр шатаад. Тэгээд энэ дээр онцгой байдлынхаа ирж ийн манай аавыг ажилтгийг манай найзууд бүгд мэддэг. Тэгээд 17 дугаар сургуулийн зам дагуу нийтийн байр шатж яхад манай аав тэр үед яг тасгийн дарга албан тушаалтай байсан. Тэгээд бас өөрийнхөө тасгийг удирдаад ирээд тэр галт төмрийг унтраагаад авраад дотроос нь хүмүүс авраад ард иргэдэг авраа гарч ирэх аавгаа хараад л замын хажуунаас хараад би үнэхээр бахархаал аваараа бахархаал найзуудаа тэр манай аав байна гэл хэлээл аваараа маш их бахархаал Баатар аавтай. Тэгээ манай аавыг ч хүмүүс хүүхдэд таньдаг байсан. Тэгэл танаа аав ч юм биш. Би өөрөө бараг хараагүй байхад манай аавыг төрүүлж хараад одоо хэлэхээр нь тийм биш тэ манай аав байна гэл очоод аавгаа очоод зүгээр тэрээр үнсээд ямар бахармаар юм бэ хэлж зааж ажил руу орч чадаагүй ямар тэр замын хажуунаас аавгаа хараад аав би таны харсан гэл маргааш нь ээлнээс буухтан хэлж исэн. Ээжтэй хэлэл гэр бүлэрээ л аавгаа их барахдаг байсан да. Тэгээ тэр тийм болохоор манай ээж аав ер нь гэр бүлийнхэн бүгд намайг ойлгодог. Чадна гэж сэтгэл хүлээлсэн болохоор би энэ хөвгөржлийг сонгоод одоо салаагаа удирдаад ямар ч тач ард иргэдийнхаа бүгднийг өөрийнхөө тулгарсан дуудлага дээр ард иргэдэг авран хамгаалж тэгээд аав нь одоо наваа барах гэж гэх юм уу. Маш гоё. Аавын үнцэнтэй хүү байна гэдэг маш гоё. Амины үнтэй баярлалаа гэдэг үгийг сонсох бас маш гоё те. Үнэхээр гайхалтай. Үнэхээр гайхалтай. 2026 оны гэрхэн борондоо та ахлах офицерын хувьд зөв шийдвэр алхам тутамдаа гаргах
ийм өндөр үүрэг хариуцлага хүлээсэн нэгэн байгууллагын даргын хувьд дээрэс нь онцгой байдлын эгэл жирийн нэг алба хаагчийн хувьд эсвэл эх орондоо тангар өргөсөн цэргийн хүний хувьд 2026 он чухам ямар жил байгаасэ гэж шин сэтгэлээсээ хүсэж байна. За энэ 2026 он бол морь жил тохиож байгаа. Ер нь бол хямартаа сайхан жил. Бидний хувьд одоо мөрч зүүсэн цэргийн албаа агчийн хувьд бол 11:40-с 1:40 бол ямар ч тохиолдолд морь цаг бол хамгийн сайн цаг байдаг. Тийм учраас бид энэ 2026 оныг бол маш сайхнаар бол төсөөлж байгаа. Бид сая өнөөдөр энэ нийслэлийн онцгой байдлын газартаа хамт олон маань хамт олонныхоо хүчээр одоо бид нэр маш олон зүйлүүдийг хийж хэрэгжүүлээд маш олон аврах ажиллагааг амжилттай зохион байгуулад ард иргэдийн амнаас аюулгүй байдлыг сахин хамгаалж чадсан бол энэ 2026 онд бол галтан мөр гамшиг ослог бол бага тохиолдох байх. Энэ морь жил бол ер нь бол Монгол хүний хувьд бол хамгийн одоо сайхан жил байх гэж бол тийм хямартай жил учраас альва нэгэн гамшиг осол аюулд үзэгдэл бол бага тохиох байх. Гэхдээ энэ дээр анхааруулж хэлэхэд иргэн хүн өөрийнхөө амнаас аюулгүй байдлын төлөө анхаарал халамж тавихгүй бол ямар ч тохиолдолд тухайн хүний насаараа цуглуулсан эд хөрөнгө 5-аас 10 минутын дотор ингээд шатаад үгүй болдог. Өөрийнхөө хайхрамжгүй зүйлээс болоод автын осолд ордог. Манай монголчууд ер нь ингээл аялал зугаалгаар явах аюул тийм сонирхолтой улсууд ер нь бол нөгөө нүүдэлчин ард түмэн гэдэг шиг ингээд энэ тэнгээр ингээд зугаалж явах дуртай тийм улсууд байдаг. Тэгээ өөрсдийнхөө хөдөлгөөний аюулгүй байдлыг сахилгүйгээр өөртөө хэрт бардаж эсвэл бол машиндаа хит их найдаж яваад автын осолд гэр бүлээрээ ороод тэгээд ингээд өнгөрж байгаа нэг юм гашуун зүйлүүд дээр миний бие бол нэлээдгүй олон очижсны хувьд иргэдээсээ яарад яах вэ? Та бүгд минь аялал зугаалаа цагаан сараар ингээд жишээ нь эцэг дээр очиж золгонч гэдэг юм хөдөө орон нутгаар ингээд гараад авчдаг. Гэхдээ өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг сахиж гэр бүлийнхээ аюулгүй байдлыг нэг номерт тавьж эрсдэл гэж юу юм бэ? Би өнөөдөр ингээд явж байгаагаараа гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хамгаалж байгаа хүн шүү дээ гэд болгоомжтой яваарай. Өөрсдийнхөө гэр бүлийн аюулгүй байдлыг нэг номерт тавь. Бусдыгаа хүндэж хөдөлгөөнд оролцоороо л гэж хүсмээр байгаа юм да. Үнэхээр гайхалтай. За манай бэлгүүний хувьд ямар хүсэл байна 2026 он? Манай албанаас хөргөж байгаа маш олон өрсөн сэргийлэх ажлууд байна тий. Ерөнхий газар нийслэл, дүүрэг, анги гэл бидний тавьж байгаа шаардлага болон сэрэмжлүүлгүүдийг сайн ард иргэд маань сайн хүлээж аваад тэгээд яг бидний хэлснээр өөрсдийнхөө аюулгүй байдлыг сайн хангаад бусдын аюулгүй байдлыг өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангачиж бусдын аюулгүй байдлыг хангана гэж бодож байна. Тэгээд бидний өрсөн сэргийлж байгаа заавар сэрэмжлүүлгийг сайн хүлээн авч тоохгүй өнгөрөх биш, үзэхгүй өнгөрөх биш сайн үзээд манай даргын хэлээр сайн сэргийлж өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаас сайлгаж хүсэж байна да. Он солигдох цаг мөчид хэр зэрэг олон удаа жижигүрт гарч яв да. Байлдааны үр гүйцэтгэжсэн бэ? За ер нь бол онцгой байдлын байгууллагын албаа агч нар бол ер нь та бүгдийн мэдж байгаачлан өдөр тутамдаа бэлэн байдал байдаг. Бид нар ингээд иргэд маань амар тайван аюулгүй байдлаас ахиулаад амарч зугаалаад байдаг юм уу? Он солигдох мөчид гэр бүлээрээ тэмдэглэн өнгөрөөдөг бол онцгой байдлын байгууллагын алба агч нар бол хуулиар хүлээсэн үргээ биелүүлэхэд ажил дээр бэлэн байдлаа хангаад байдаг. За миний зүгээс гэх юм бол ер нь бол яг энэ он солигдох мөчид бол маш олон удаа бол ахлагч байхдаа ч тэр за анх бол офицер 2008 онд офицер болоод анх ангийн жижигүрт томлогдож гараад ер нь бол түүнээс хойш ховшууц цол хүртлээ бол ер нь бүх баяраар бол 31-нд гардаг, нэгэнд буудаг, цагаан сар шиний нэгэнд гардаг, шиний 2-нд буудаг, за наадмаар 11-нд гардаг, тэгээ 12-ыг буудаг. Энэ болгоныг бол гүйцэтгэж бол явсан. Манай бэлгүүний хувьд хэр зэрэг олон гарч байна. Идэл гарч байгаа да тийм ээ. Тийм. Бид нар ч угаасаа тушаалын дагуу бэлэн байдлын тушаал гарахгүй байсан ч ээлж нэрвэ гарахгүй байлээц Сүхбаатарын талбай дээр он солигдох мөчид солиод буддаг, солиодын хамгаалт гэх зэрэг үүрэг гүйцэтгээд ямарч ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс талбай дээрч гарах тохиолдол байна, хэлжин дээрч гарах тохиолдол бас байгаа. Чин сэтгэлийн талархал мэдээж олон байгаа ах. Манай Чингэлтэй дүүргийн Галтан мөр унтраах аврах 10 дугаар ангин маань 1920
25 оны 4 сарын 15-нд одоо анх үүсгэн байгуулагдаад явж исэн болвол бид бүгд яг энэ 100 жилийнхаа ойд тохиолдуулаад Галтан өмөр унтраах аврах 86 дугаар ангийг зөвхөн дүүргийнхаа төсвийн хөрөнгө оруулалтаар анх удаага одоо байгуулснаар одоо сая бид нэр энэ 11 сарын 28-ны өдөр нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулсан энэхүү анги нь одоо баригдсанаараа одоо яг хойд чиглэлд байгаа Баянгол, Сонгон найрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 80 гаруй мянган иргэдийн амнаас 300 гаруй аж ахуй нэгж байгууллагуудын аюулгүй байдлыг сахин хамгаалах ийм том анги одоо 100 жилийн дараа байгуулагдсан. Тийм учраас одоо энэхүү одоо ангийг байгуулахад гүн дэмжлэг үзүүлсэн дарга нартаа тийм ээ Чингэлтэй дүүргийнхаа онцгой байдлын нийт хамт олонны зүгээс баярсан талархснаа бол бас илэрхийлье гэж бодож байна. Өөрөөр хэлэх юм бол нөгөө улсын дотор улсаа хамгаалах гэдэг шиг дүүргийн доторх аюулгүй байдлыг хангахад дахиад яг өөрсдийнхөө ингээ хөрөнгө оруулалт, санаачлага, зүтгэл нэгдлэр нийлээд энэ ачаалал ихтэй байгаа дүүргийнхээ болон бусад дүүргийнхээ ард иргэд аж ахуй нэгж байгууллагуудын аюулгүй байдал эд хөрөнгө амь насыг авран хамгаалах шинэ ангийг 100 жилийн дараа үүсгэн бий болгосноор тийм хэмжээгээр та нарын маань онцгой байдлын аврагчдын олон түмнийхээ амь насыг аврах үйлс илүү хүртээмжтэй, илүү шуурхай болж ин гэсэн үг. Зөв үү? Хэлгүй ах. Үнэхээр гайхалтай. Эх орон алган дээрээ шигшсэн эгэл бус сорил байдаг. Эрдэнийн алтан үрлэмт байдаг гэж хэлсэн яруу найрчин сайхан үг тутган санаж байна. Бид нэрээ үнэхээр үүргийн 2 дахин нэмэгдүүлээд эрхээ 1 дахин хасаад тэгээд тангаргийнхаа өмнө зогсдог. Магадгүй Монголын төрд тангарахтаа үнэнч амьдралаа үнцэнтэй байлгаж бусдын төлөө зүтгэх ийм олон сайхан тангарагт ирчүүд, ээжийн охид, аавын хөвгүүд байдаг болохоор эх орны төр өөрөө амар амгалан мөнхийн залгамж халаатай байж эцэг дээдсийн минь нутаг одоо амгалан дагшин орших ийм хувь тавилан бүрддэг баха гэж ингэж бодож байна. За ингээд TV5 телевизийн хамт олноор дамжуулан шинэ он руу хамтаа нэвтрүүлгийн ивент тэтгэгч манай Монпреш компани Ямиж усын хамт олноос эрхэм хурандаа танд болон таны хайрын генерал гэргээд тэгээд хурандаа хүү төрүүлсэн армийн генерал аав ээжид тэгээд насан туршдаа тангар өргөн зүтгэх ийм сайхан нандин хувь тавилан хамтдаа бүтээлцэж яваа таны гэр бүл ахан дүүст тэгээд цаг завгүй их ажлынхаа дундуур амжуулаад тий албан сайхан хажгаа зав дундуураад шинэ жилийнхээ баярын ширээний ард суугтаан энэ нэвтрүүлгийн бас үзээд хамтдаа жаргалтай дурсан нэвтэгээсэй гэд TV5 телевизийн хамт олонны энэхүү билгийг гардуулж байна. Монгол улсынхаа төлөө хамтдаа зүтгэе. Баярлалаа хорондоо. За мөн удмаан дамжиж сайхан аавынхаа үргэлжлэл болж бахархал хүндэтгэл нь болж энэ сайхан онцгой байдлын албандаа эхний 3 жилд зүтгэж байгаа ийм хугацаанд тэгээд салаагаа зөвөр удирдаад салаан дарга гэдэг бол маш чухал, маш хариуцлагатай аль бидгийг би бас цэргийн хүний хувьд ойлгодог. Тэгээд салаан захирагчийн шийдэмгий шийдвэр, алсын хараа, хамт олонны ив нэгтлийг бэхжүүлэх, тэгээд тэднийхэн ар гэр амьдралыг эцэг хүн шиг хайрлах, тэр сэтгэлийн үн цэнээс өөрөө амьдралыг хайрлах хайр, ард олноо хайрлах хайр ундарч чадгаа гэж ингэж боддог. Тэгээд сайхан аавынхаа үргэлжлэл болсон эрхэм таны салааны хамт олон, таны итгэл үнэмшил, таны гэр бүл, таныг амьдрал бэлгэлсэн ийм сайхан аврагчгүй болгож төрүүлж өсгсөн ижи аав элхэн садантас шинэ жилийн баярын мэнд төргий дараа жил улсын авраг болохын сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. За баярлалаа. Танай хамт олон маш их баярлалаа. За маш их баярлалаа. Он солигдох торгон мөчтөж, оттой сайхан албандаан үнэнч байж, төрийнхөө төлөө, төмнийхээ төлөө алтан соёмбны гэгээ мэт мөнхийн тангар өргөн зүтгэсэн онцгой байдлын албаны офицерууд урагдан оролцлоо. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзтлаа. Баяртай. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой далайн байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг аман дуусан. Жинхэнэ төмсөөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор, шүүслэг амттай зөөлөн гами чихрүүд. Жимсний шүүслэг цэлцэгнүүр, лир, алим, сардан амттай. Пробиоткор баялаг, шинхэн жимсээр ирч хүчээнөх. Сардаг jelly, бицхан луу, иштэй чихэр. Амттай хар татам дүр. Baby Dragon, илүү амттай органик сонголт.
100% байгалийн NFC juice. Чанартай юм уу та ирүүл мэндэ бот ирч хүчээр дүүрэг амтрах ёстой бид ирүүл бий саруул ухаан гэдэг биз авч аргал алт мөн кино болж үз амин дэмэр баяа ай кул хорт зуршлаа хаяан ай кул зүү амтлын хий баяа ай кул